Сайн байцгаана уу? Та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. Намайг танихгүй хүмүүс өөрийгөө танилцуулаад намайг оюун чимэг гэдэг, ихэвчлэн хүмүүс намайг оюунаа гэж дууддаг. Би Герман улсад сурч ажиллаж амьдарч байгаа яг 50 хүрэх гэж байгаа хүүхэн байна. За би ингээд Facebook дээр ингээд богино хэмжээний видео бичлэг оруулдаг. Нэлээ олон хүн намайг таньдаг байгаа гэж бодож байна. Энд орж ирсэн Facebook-ийн найзтай хай гэмэлчий. За тэгээд би ингээд бичлэг оруулснаар хүмүүс ингээд надаас чи яг одоо юу хийдэг хүү юм бэ? Хаана амьдардаг юм? Юу хийж явна? Чи тэгээд яаж мөнгө олдог юм бэ? Одоо би танай руу одоо хүүхдээ явуул чи одоо ингээд сургаад авчих боломж байна уу? Эсвэл одоо найз намралтаа авах гэж байна. Одоо нэг зуны 3 сард ингээд танад очиод амьдарчия. Чи сэрэлээ юм чи надад ингээд надад ажил олж өгөөд ингээд хараар ажиллах боломж байна уу гэх мэтлэнгээр янз янзын асуултыг ингээд хувь чатаар асуудаг байгаа. Тэгэхээр зэрэг одоо би өөрийгөө ерөөхдөө танилцуулъя гэж бодож байна. Би Германд нэг ирээд 7 жил болж байна. Тэгээд одоо би сувилагчийн Ausbildung гэдэг маань болохоор зэрэг манайхаар бол нэг коллежтэй төхөж очих юм уу гэж бодож байна. Коллежийг манай Монголын коллеж нэг 4 жилтэй байдаг бол энэ Ausbildung гэдэг маань нэг 3 жил орчим үргэлжилдэг байгаа. Темсээс арай өөр. Темсээс бас арай өөрттэй. Манай темс чинь нэг 2 жил орчим үргэлжилдэг бол энэ бол 3 жил байгаа. Тэгээд манайхаар бол нөгөө стипенд гэж юм авдаг байгаа. Ерөнхийдөө юм чинь бол нэг ажиллаж байгаа гэсэн зүйл ангид гэх юм уу? Ажиллаж байгаа нөхцөл байдалд ордог. Ерөнхийдөө 50% ажилдаг, 50% сураад явдаг байгаа. Нэг өөр хэлбэл онлоо үзээд, онлоо тэгэл яг практик дээр ингээд баталгаажуулаад явдаг гэсэн үг. Тэр хоорондоо яг үндсэн одоо Германаас тогтоогдсон байгаа нөгөө нэг үндсэн тарифаараа цалинжаал явна гэсэн үг. За ийм ажил хийдэг байгаа. Энэнд ингээд орохын тулд бас нэлээд олон шалгуур тавигдаг болсон байна лээ. Хуучин болохоор намайг орохоос сургуульд орохоос өмнө болохоор зэрэг ерөнхийдөө бас нэг юм герман хэлний анхан шатны мэдлэгтэй хүмүүсийг оруулчихдаг байсан байхгүй юу. Тэгэхээр би тэгэл орчих юм байх гэж утсан чи ерөнхийдөө ингээд намайг Монгол руу явах уу, байх уу, нэтрэ гэж явж итэл хууль дүрмүүд нь маш их өөрчлөгдөж байгаа. Тэгээд за ямар ч хэсэн хэлний курс ч одоо наад захын яг энэ сургуульд орох төвшөнд хүртэл 4 үе шат байгаа. Нэг нь А1 байгаа. Эхлээд Германы А1 төвшин, А2 төвшин, Б1 төвшин, Б2 төвшин. За ингээд хуучин болохоор зэрэг энэ А1-тэй юм уу эсвэл А2-тэй хүмүүсийг ингээд энэ Ausbildung гэдэг энэ сургуультанд хамрагдуулчих болж исэн байхгүй юу. Гэтэл намаа яг герман хэлээ сураад явж явах хугацаанд Б1-тэй хүү орох хэрэгтэй. Би нөгөөх Б1-гээ төгсөж амжаагүй байж итл эргээгээ дахиад Б2-тэй хүн орох болсон гэд. За ингээд л сураалалаа цааш нь өргөжлүүлээд сураалалаа. Би нэг 6 сарын дараа л бараг нэг энэ Ausbildung гэж юм хийгээд л одоо мөнгөтэй залгачих юм байна гэж бодол яваадсэн. Гэтэл тэгсэнгүй А1-гээ чи төгсөөл арих гэж амжиж итл А2-тай байх ёстой гэл А2-оо төгсөж амжаагүй байж итл Б1-тэй байх ёстой гэл ингээд энэ хэлний сургалт маань ерөнхийдөө бол нэг 2 жил үргэлжилсэн байгаа. Хамгийн хурдан сураад байгаа л энэ шүү дээ. Тэгээд энэс чааш ингээд унаад явах юм бол энэ тухай хугацаа бас үргэлжлэл байх. Би хувьдаа бол одоо чи хүүшин шүү дээ. Одоо нэг хурдхан шил ингээд давааны зам даваа гэдэг шиг урдан зохицуулаад явахгүй бол одоо энэ цаг мөчийг ингээд хаяалж гэдэг юм уу эсвэл салгардуулаад ойлгохгүй өнгөрөөгөө шалгалтандаа тэнцэхгүй бол өшөөл дахиад цаашаа цаг хугацаа авахар байгаад гэсэн. Хэрэг би залуу байсан бол яг болж яах юм л да. Одоо би ингээд сураад явна гэдэг ч юм уу те. Гэтэл одоо нас явж байгаа хүний хувьд бол надад тэнд цаг зав байгаагүй. Тэгээд ямар ч лсэн Б2 гэдэг сургалтанд сурлаа. Гэхдээ би ямар ч хэсэ сургалтанда ороод за шалгалтаа хийснээсээ өгсөн байсан ч гэлээдээ
ерөнхийдөө бол бүр актер сайн бол өгөөгүй би хоёр төвшнгөө бол. Яг хөө зүгээр шалгалтын хувьд л яг тэнцэл гараад ирсэн болохоос биш яг амьдрал дээр гараад ирэхээр би сайн ярьдаг үгээ баг мэдхгүй яваадсэн байлээ. Яг би ганцаараа амьдраад байдаг орчинтойгоо гараад нэг юм энэ ямар үнэтэй юм бэ тийм юм уу гэл ойр зэрэг үгэл яриад байдаг. Шалгалтанд болохоор цаанаас нь нэг сэдв мэдээ өгөөд давтах бэлтгэлийг хангах материал өгчдөг болохоор за энэ нэг хэмжээ дамжаатай юмд л ингээд суралцчих юм байна гэсэн араамандаа зангидаа сурчдаг бол яг ингээд хичээл дээрээ гараал ирсэн чинь нөгөө шалгалтын маань үр дүн бол ерөнхийдөө харагдахгүй байсан. Яг би хичээл дээрээ ороод ерөөсө багш нарынхаа амийг л ингээд дагуулаад ингээд багш хоошоо явж хараад би дагуулж хараад өгшөө хорон дагуулж хараад бүр манраал чихт өжрөөл би ихнийхний сар бол би ер нь би цаашаа сурч чадах юм уу да үгүй ч юм уу да энэ ямар хэцүү юм бэ гэж бодож исэн үе би. Тэгээд заримдаа бүр нөгөө нэг хүмүүс чи ханиад манайд хүрлээгээ багш нараа бүр нөгөө маска зүүчих юм бол бүр ойлгохгүй. Тэгэл одоо багш маань нэг дэвтэр ном нээгээд за чи одоо хэдүүлээ одоо эхнээс нь ахуулаад ингээ энийг уншаад явчих гээл. За нөгөөдөл чинь дөржинд л уншаал явлаа. Яг над дээр ирээл харан гоц чинь нэг хоёр өгүүлбэр уншихад зүгээр бараг 20 минут үргэлжлэж байгаа юм шиг надад санагдаад ерөөсө тэрний дараа усаа олгонд болтлоо ингээд хөлрөөдөл юу ч уншсан бүүмэд үсгэлээл ямарч байсан ард нь гарч байгаа. Тэгээд бүр байхдаа нөгөө урдаас ирээд уушаад яваад байгаа хүүхдүүдийн хаана явж байгааг ч олохоо болчихно. Гэтэл багш маань хурж ирээ за энд явж яана чи энэс хойш нэг уушаадах таа гэд. Яг тэгж мэгж хэлэх юм бас нэг юм яг нэг 2 жил сурцсан билээ тэр хэмжээнд нэг юм ойлгоод байгаа. Гэтэл одоо тэр хэлний сургалтанд сураад байгаа шигэ надтай тэгж харьцахгүй штэ тэд нар чинь энэ манай энэ ангид чи ерөөсөө надаас бусна бүгд одоо германд төрж өссөн хүмүүс байгаа. Тэгээд залуу хүн 17 18 те залуу хүүхдүүд байгаа. За яг хөө ажиллаж байгаад орж ирсэн дунд иргэм насны хүмүүс би. Гэхдээ нэг тэд нар маань 33-аас 36-гийн хооронд байна. Би болохоор зэрэг ингээ хэл муутай дээр нь дахиад юм хөгшөө оюутан ингээ гадаад хэлтэй нэг юм хүн ороод ирсэн байла. Намайг одоо ингээл хаашаа маашаа эргэж хараад би ч одоо сайлахгүй мэдхгүй бас бараг л хамгийн ур шахал суун штэ. Тэгээд л багш маань ингээл заагаад нөгөө нэг юм ингээл уншаад л хөлөрдөг байсан. Одоо бас нэг яг хуу энэ түүх маань одоо 3 жилийн өмнөх юм. Одоо би бол харьцангуй бас багш нарыгаа юу хийгээд юу яриад яваад байгаа юм бол танахт ойлгочихно. Гэхдээ сэдв дотроо бас ойлгон сэдвээсээ гараад одоо нэг уустар болоод ингээд заримдаа багш нар чинь төөрөл хадуурал өөр юм яриад явчих юм бол за тэгээ юу ярьсан мэдхээ байлаа зөв гүлэрчдэг штэ. Иймэрхүү нэг юм сургалтанд бас сургууль суугаад байгаа юм. Ерөнхийдөө энэ болохоор юуны авс үлдэнгээ гэхээр зэрэг совилогч одоо нэг универсал гэх юм уу намайг сурхаас өмнө болохоор зэрэг ерөнхийдөө эмнэлэг дээр ажиллах хүмүүс маань болохоор зэрэг эмнэлгийн одоо совилогчоор төгсөх гэдэг Кранкеншвестайгаа нэгэд тэгж төгсдөг байсан байхгүй. Эсвэл одоо Герман осож гэлтгүү Европ одоо Америк, Япон, Солонгос зөндөө одоо нэг юм хөгжүүлэн асрах газар байгаа штэ. Тэр газар ажилладаг хүмүүс маань бас одоо нөгөө нэг юм хөгшөө асрах гэсэн тусдаа тийм мэргэжил байсан байхгүй юу? Одоо бас нөгөө өвчтөө хүүхдүүдийн асран хамгаалах одоо хүмүүс нь ажилдаа явждаг тийм хүүхдүүдийг асрахын тулд бас нэг тийм цэцэрлэгийн багш юм шиг тийм бас нэг мэргэжил байсан. Гэтэл одоо яг намайг сурч эхлэхээс өмнө яг энэ нэг салбаруудыг бүгдийг багцлаад ерөөсө ганцхан Pflegefachkraft гэсэн тийм мэргэжил гараад ирсэн. Тэгэхээр зэрэг бид нар одоо хуучин тэр одоо эмнэлгийн совилогч нарынхаа ажлыг хийгээл явдаг байсан бол одоо биднүүдийн үед болохоор совилогчийн ажлыг хийх учраас тэг хөгшүүний асрах газарч очих учраас эсвэл сэтгцийн эрүүл мэндийн төвдөрж очих учраас бас нөгөө хүүхэд асрагч болохоор болж байгаа учраас одоо маш хэцүү үед нь би орж таарлаа. Одоо жишээлбэл би эхлээд нөгөө онлоо үзсэн тэгжээс яг онлоо үзнийхээ дараа тэр эмнэлэг дээрээ очиж ажиллаад дахиж онлоо үзэл нөгөө хөгшин хүний асрах газрын ажиллаад дахиж онлоо үзэл сэтгцийн өвчтөе хүмүүсийн асрах газар очиод
онлоо үзээд одоо хүүхэд асардаг газар эсвэл одоо нэг юм цэцэрлэг дээр очиж ажиллаж байгаа ингэж үргэлжилдэг юм сургалт байгаамаа. Тэгээд хүмүүс надаас асуухан зэрэг одоо наатанд чинь ингээд нас хүйс харгалздаг юм уу? Үгүй юм уу гэж асуугаад байгаа. Ерөнхийдөө бол энэ Ausbildung гэдэг маань одоо Герман улсад болоод төрөлт бүрийн мэргэжлэр байдаг. Энэний дараагийн шат нь болохоор зэрэг ихтэй сургуульд орох боломж нь байдаг. Гэхдээ ерөнхийдөө ихэнх хүүхдүүд одоогийн байдлаар ерөнхийдөө бас нэг эдийн засаг хямарж байгаа энэ үед болохоор зэрэг нэгтэй сургуульд орохоос илүүтэйгээр одоо наана нь энэ хүмүүс юм коллеж маягийн буюу энэ Ausbildung гэдэг суралцах хүсэлтэй байгаад байна. Яагаад тэгэхээр энэ маань зэрэг стипендтэй байгаад байгаа хгүй юу? Цаанаас нь одоо энэ мөнгө өгчхөр зэрэг өөртөө тустай гараад байрныхаа мөнгөд төлөөд өөр одоо энэ тогтмол зарлуудаа бүгдийн төлөө цаана үлдснээр нас хүн амьдраад байх юм боломжийн тийм юм стипенд өгдөг гэсэн үг, тэтгэмж өгдөг гэсэн үг. Их сургуульд ороход тийм биш. Хичнээн үнгүй байлаач гэсэндээ бас ойр зүрийн юм бас авах нь итгэл бүр төлдөг юм байлээ. Тэгэхээр зэрэг одоогийн байдлаар хүүхдүүд бас нэг юм суралцах арга барилаа олохын тулд эсвэл одоо бушуу мөнгөтэйгөө залгаж аав ээжээсээ тустай амьдрахын тулд энэ Ausbildung гэдэг юмыг маш их сонгож байгаа харагдаж байгаа. Айгүй олон төрлийн мэргэжлих байгаа юм. 3 жил, зарим нь 3 жил хагас, зарим нь болохоор зэрэг 2 жилээрээ үргэлжилдэг. Зарим нь бүр 1 жилийнч бас байгаа. Ингэж суралцдаг байна энэ хүүхдүүд. Тэгээд энэгээр болохоор зэрэг миний одоо совилгчийн Ausbildung-ээр олох мөнгө нь болохоор зэрэг ерөнхийдөө нэг 1100-аас эхэлж байгаа. Тэгээд 1100 евро гэдэг чинь одоо нэг багаар бодоход 1 евро 4100 төгрөгийн хаштай байлаа гэж бодох юм бол нэг юм хэд болох юм бэ? 5 сая төгрөг болох юм да. За багцаа нэг 5 сая төгрөг монголоор. За эндээсээ тэгэл уусдуулаа цахилгаанаа Монголд яг юу байрны мөнгө яаж төлдөг вүлээ? Түрээсээ яаж төлдөг вүлээ? Яг тэр ишгээ төлөөл гар дээрээ яг нөгөө нэг хэдэн төгрөг үлдэнэ. Гэтээ зэрэг тэр үлдэгдэл мөнгө бол надад хангалттай байгаад идэг. Ерөнхийдөө энд арх удаг тамхи татдаг хүн бол тэр мөнгө бүрөө үлдэх нь итгэл хүрхэхгүй гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө одоо энэ хүмүүс чинь яг ямар байр түрээсэлж байгаасаас шалтгаалаад өмнө хэлбэлцэж байгаа юм. Квадрат метр эсвэл одоо дээр бэ нү, доор бэ нү. Тэгээд халаалт малаалтаа тэгээ нөгөө квадрат метрээс шалтгаалаад бас халаалтны үнэ нь өөр байх жишээний. Миний хувьд бол тогны мөнгө нэг 50 евро сар төлөөд байхад яг л хангалттай таарад бүр дээр нь намайг жилийн дараа илүү төлсөн байна гэж буцааж мөнгөний олгодог. Би ерөнхийдөө бас нэг юм цахилгаан хэрэглээ талдаа бол маш их гамтай байдаг гэж боддог. Нэг их юм угаагаа сүйд болохгүй, нэг их хоол чанаа сүйд болохгүй юм би хувцаа нэг баг эндүүдж өмсдөгчгүй сайхан сэгсрээр хатаацсан байхт болчтой л гэж бодоод байгаа. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө тэр нас хүйс бол ерөөсө хамаахгүйгээр одоо бол Ausbildung одоо совилгчийн мэргэжлэр хиймээр сонирхолтой хүмүүст бол зүгээр Германы үйл хаадаг бол нээдтэй юм гэж харагдаж байна. Германчин бол одоо ерөнхийдөө 16 муж улсаас бүрдсэн нэгдсэн холбооны бүгд найрамдах Герман улс байгаа юм штэ. Бүгдээрээ яг ижилхэн нэг том дөрмийн дагуу явж байгаа боловч бас дотооддоо бас нэг юм тус хот мот одоо мужийнхаа бас нэг арай бас нэг өөр дөрмийг оролцуулаад энэ Ausbildung гэдэг нь дотоод журмууд нь бас жоохон өөр байгаад байгаа харагдаж байна. Одоо өөрийнхөө байдал дээрээс ингээл харахад бол манайх чинь нэг тэгээд нас бол харгалзахгүй байна. Гол нь одоо B2 төвшний хэлний мэдлэгтэй байхыг бол шаардж байна. Гэхдээ миний бодлоор бас нэг B1-тэй хүүхэд манай Монголын бас нэг хүүхэд яг манай сургууль сурч байгаа. Тэр бол B1-тэй байсан. Явцын дунд бол B2-оогоо өгнө гэж ярьж байсан. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө бас их гайгүй сайн ярьж байгаа. Эсвэл одоо тийм боломж нь яг болж таарсан уугүй юу тэр бол ямар ч хэлсэн
манай сургуульд ороод одоо техник курст ороод явж байгаа охин байна лээ. Охин ч гэжтэй нэг 30 гаруй насны бас нэг яг боломжийн дундын насны арга яваа олоод явж байгаа тийм хүүхэн байлээ. Тэгэхээр зэрэг хэлний мэдлэгтэй л байхад бол энд болж байна. Одоо энэ дэлхий дээр ч одоо Европын холбооны улс бас Америк, Япон бас Солонгост ч одоо маш их одоо энэ хөгшин хүмүүсийн одоо нэг юм яг хөгшрөөд асрах үеийн ингээ яг таарад энэнд ингээ ажиллах хүч маш их дутмаг байгаа юм билээ. Тийм учраас зарим нэг мууж хотууд маань болохоор зэрэг бүр ингээ гадаадаас урьж авчираад хэлний одоо төвшин одоо зохил тэр шаардлагуудыг хангасан тохиолдолд өөртөө ингээ байраар хангаад тэгээд тэр одоо тэр асрамжийн газар нь өөртөө ингээд бүр сургуультай байх чинь тий. Тэгэх юм бол ингээд бүр амар ингээд сургуульд нь очиад байрандаа ингээд оруулаад ингээд байгаа харагдаж байна. Саяхан бас миний нэг найз хүрээд ирлээ. Тэр одоо надаас нэг 6 дүүхээр 44-тэй бас яг 2-3 жилийн дотор ингээд B2 төвшин хүртэл ингээд үзээд өөрөө тэндээсээ ингээд ажил олгох ч хайгаа сургуулаа олоод ингээд сарын өмнө бас ингээд хүрээд ирсэн байгаа. Тэгэхээр зэрэг шалгалтаа өгсөн байхад бол тэгээд одоо бас дээр нэг болсон нь болохоор зэрэг юулээ манайхаар бол бүрэн дүнд боловсролын мэргэжил биш мэдлэгтэй гэрчлэгээтэй байх хэрэгтэй юм билээ. Тэрийг бас германаар дүүцүүлсэн байх хэрэгтэй. Одоо эндхийн тэр ерөнхий суурь боловсролын мэдлэгийн тэр одоо үзэн хичээлүүд нь нэмэхтэй таарч ийн үгүйгээд дүүцүүлээд эргээд болж ийн гэсэн юм тийм бас бичиг өгдөг байгаа. Тэрийг аваад тэгээд одоо зохиох хэлнийхээ төвшинг сайжруулад B1-тэй зарим сургуулиуд орж болж ийн. Манай энэ хотод болохоор бас болохгүй байгаа. Тэгэхээр өөр мужууд бол бас хүлээн зөвшөөрч байна. Тэгээд B2-тэй хүмүүс ч бас ирж болж байна. Тэгээд яг хуу ирээд хэсэгтэй яг манаралдаа яг шалгалт гэдэг амьдрал дээр ирээд ганц ч монгол хүн үг мэдэхгүй, ганц ч монгол хүн танихгүй юм бол ирээл яг суурин дээр буугаал ирэхээр би юу вэ? Би хэр сурсан юм бэ гэдгийг жинхэнэ үнэлгээгээ тэмдэл тавиулдаг байгаа. За ингээд давс бэлдэн гэдэг маань ийм учиртай байна. Би нэлээд жоохон тойруу нуршуу ярьчих шиг болоо. Гэхдээ би та нарт бас нэлээд ойлгомжтой байсан болов гэж бодож байна. Тэгээд авдаг мөнгө маань яг хуу 1100, 1200-аас эхэлж аавна. Тэгтээ жил ирэх тусам нэг 50-аас 70 евро нэмэгддэг байгаа. Тэгээ нэг төгсөлтийнхаа алдаа нэг 1250 евро мөрө гар дээрээ авах шинэ. Ерөнхийдөө гар дээр авахыгаа л би яриад байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чин зэрэг энэ дээр болохоор янз бүрийн юм нэмэгдээл буцаад хасагдсаар байгаа л эргээл бараг тэр тоон дээр очичдгийг. Гадар авах тоо маань ерөнхийдөө юм. Гэрээгээ байгуулсан маань бараг л ийм л байдаг. Яг л нэмэгдээл эргэж хасагтаал яг ингээл таардаг. Тэгээд энд болохоор зэрэг ингээ нэмийн даатгалаа төлдөг. Бас эрүүл мэндийн даатгалыг төлөөд явдаг байгаа. Тэгэхээр энд ерөөсөө 3 жил ажиллаж байгаа тооцогдсон. Ерөнхийдөө Монголд бас нэг 3 жил дээр үед чинь цэрэгт явлаа гэхэд бас ажилласан жил тооцдог байсан шиг энд бас энэ сурж байгаа хугацааг маань бас ажилласан жил тооцоод тэгээд цаанаасаа эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг бас ингээд төлөөд явцдаг байгаа. Тэгээд энд хүүхдээ сургая гэдэг хүмүүс болохоор яг иймэрхүү юм дээр анхаарах хэрэгтэй. Манай Монголоос бас жуучлаад байгаа газрууд байна. Тэд нар болохоор зэрэг манайхаас арай жоохон өөр мужи руу очиод байгаа байна. Тэгэхээр зэрэг айл их монголчууд очиод тэр газараа очивол бас нэгэндээ тусламжтай арай дээр бас монголоороо бас яахын ихээ хөөхөн бас мэдээллийг аваад бас нэг өөр мэдээлэлтэй байна гэдэг чинь бас төлөвлөгөө гаргаад авчихна гэсэн. Начиг бас ийм ойр ганцаараа сургуультай ингэж ороод юугаа мэдгүй эхлээл ингээл төөрөөл багш юугаа даалгавар өгөөж байгаа юм бүүмэд яан тэгээд ам бүүмэд харин аз болж миний хажууд нэг юм пош хүн суудгийн тэр нөхөр нь гадаад юм байлээ. Тэр нөхөр нь бас жоохон хэл муутай юм байлгүй. Намайг юм ярихаар тэр маш сайн ойлгоод өөр хүнээс илүү тэр хүүхэн болсон илүү намайг ойлгоод тэр маань ингээ намайг энэ төөрөөдэн да энэ ойлгосонгүй ч гэдэг юм. Ер нь жоохон надад давтаж хэлж өгдөг. Одоо маргааш хичээл орохгүй гэж юм шүү. Эсвэл одоо
үдээс хойш орно гэж шүү, хойшлуулчлаа гэж шүү, өнний оронд нь даалгавар өгсөн байх шүү, тэрийг ингээ имэйлээр явуулах юм байх шүү, эсвэл одоо хэвлээд яг дараагийн хичээлдээ авчрах юм байх шүү гэдэг юм уу. Энэ нэг асуудлуудыг бол тэр Польш хүн надад маш гоё тайлбарлаж өгдөг байсан. За ерөнхийдөө бас нэг 20 гаруй минутын бичлэг болчлоо. За тэгээд өшөө энэс илүү яг ингээд суралцж явах явцад ямар бэрхшээл тулгарч байна. Юу энэ дээр анхаарах ёстой юм бэ? Германаар бас өөр онцлогтой юу вэ? Би миний анзаарснаар юу байна гэдэг талаараа би бас та нарт удаа дараагийнхаа тэр бичлэгээр ингээд оруулаад явъя гэж бодож байна. Энэ болохоор миний хамгийн анхны урт бичлэг байгаа. Хүмүүсийн нөгөө асуугаад байгаа асуултанд нь ингээ хариулчихъя гэж бодож байна. Тэгэхээр зэрэг одоо Facebook-ээс асуугаад байсан найзууд маань та нар сонссон байхаа, ойлгосон байхаа гэж бодож байна. YouTube-ийн хүмүүс маань ингээ цаашдаа намайг subscribe хийж дагаарай. Өшөө олон зүйлүүдийн талаар, Германы амьдралын талаар, өшөө дахиад миний амьдралд юу тохиолдоод байна уу? Би яаж Германд ирсэн бэ? Огт төлөвлөөгүй байсан улсдаа би яагаад ирсэн бэ? Гэх мэт талаар би цуврал бичлэгүүдийг оруулаад юмнаа. Тэгэхээр та нарт маш их сонирхолтой байх болно. Зарим нэг хүмүүс сонсоод хүү энэ ч одоо кино юм биш үү гэж ярьдэн штэ. Тэгэхээр бас гоё сонирхолтой байх хаа гэж бодож байна. Тэгээд ярих гэж бас нэлээ хэцүү байлаа. Монголоор эндээ бас хүнтэй ярьдаггүй болохоор зэрэг бас хэл ам зураад хэцүү болдгийм байна. Анхаасаа Германд ирчээд монголоор ярьж чадахгүй хүмүүсийг харчаад ямар ч маягтай юм яасан ч олон ам гэд пауз авдгийм, зарим үгөө олохгүй манараад юу дүүлээ монголоор энтрий гэж мэгээл харна. Би ямар ч маягтай юм гэж утсан чинь үнэндээ бас тэгдгэл юм байна л да. Өглөөнөөс гараад орой хүртэл ингээл гараал явлаа бүхэл юм герман яригдана. Тэгэхээр зэрэг толгой байнгын үргэлжийн ажилластай тэгэхээр одоо германаар сонсоод одоо тархиманд боловсруулаад эргээд одоо монголоор ойлгуулж байгаа учраас өдөржин ингээд тархи маань германаар л ажилладаг байгаа. Зарим үед бас тэгээл хагасаа бүтэн санаарч хүртэл одоо монгол хүнтэй харьцахгүй байгаад байгаа зэрэг нэг удаа бүр ажил дээр ингээд очисон чинь германаар ч хэлж та байлаа монголоор ярьж та бүр ингээ хамаа нь ингээ зурцсан хэлмээр ингээ татцсан биз. Тэгээд тэрийг хүн бас анзаардаггүй юм байл ч тэгээд ганцаараа байдаг хүмүүс бас нэг зарим үед хэн нэг олоод одоо эсвэл ингээ хоорондоо контакт тогтоогоод ингээ ярьж яахгүй бол бас нөгөө сэтгэл готрол гэдэг юм руу амархан орохоор юм билээ шүү. Яа тэгэхээр тарих хэл энтер чи ингээ гацчдаг юм бэлээ. За ингээд бас энэ удаагийн одоо миний энэ бичлэг бас таалагдсан байхаа гэж бодож байна. Хэрвээ та таалагдсан бол лайк дараарай, subscribe хийгээрэй. Надаас асуух зүйл байвал доор комент бичүүлдээгээрэй. Бас миний Facebook руу орж миний бичлэгүүдийг үзэж сонирхоорой гэж хэлэх байна. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Ciao. Tschüss. Just goodness.